Ээж би ингээл өглөө ингээл 9-д бол орой 6 тардаг юм сонио ажил хийж чахаар юу явах вэ гэж нэг юм гадагшаа дутгш яваа сураад бизнес санаатай болоод бизнес хийгээд ингээ өргөжин дэвжүүл яат юм бэ. Йоо тэр нь бизнес энтер хийгч тийм амар юм биш. Хэцүү шүү дээ миний хөө. Яста хамаг байгаа хөрөнгөөрөө тэнцэн тавиал хөдөлдөг. Нөгөөх нь амжилтанд орохгүй бол тэгэл дуус. Хэцүү шүү дээ миний хөө хэцүү. Хэцүү юм шиг энэ нэрээ. Зүгээр л ээжийнхэн дэргээд амглан байж. Ариугүй төрөөс яриад байна. Бас ингээл чи ингээ гэртэл байгаад юм тусдаа гарахгүй юм намайг жаргана гэжтэй байрны мөнгө хураа хийгээд би байрны мөнгө хураач. Бэ тэр байртай болно гэдэг чи тийм амар юм биш. Байнгын одоо урьдчилгаа өгвөл байраа авчдаг нөгөө өөр ширгээл байнгын мөнгө одоостой амар биш амар хэцүү. Зүгээр л ээжийнхээ хажууд л байж. Хэцүү шүү дээ миний. Хэцүү юу? Би чадахгүй юм байна л да тий. За хараа. Гарах уу? Хайчих. Хойлоо нөгөө талбай түрээслээд урагшаа явж бараа татна гэж яриа үсттэй. Ус надад сая ярьсан бизнесийг худлаа гэж ээж хэллээ ч та. Хэцүү шүү дээ. 8 гэдэг чи тийм амар юм биш. Хар халуунч гахаас чирээд хүний хөл гарт гიშгүүлчих гээл цохиулчих гээл хэцүү. Яг ойлж шүү дээ. Боли. Юу хөө зүгээр. Ээж. Оо ээж хүн одоо 12-оо төгсөөд гадаад руу явж сурлаа. Тэгээч. Юу яриад байгаа юм бэ? Манай ангийнхан ер нь ихэнх нь бас явна гэж байна. Аав ээжэд нь явуулна гэж байна. Ямар тэнийгийн данаа. Юу яриад байгаа юм? Чамайг хар нялгаараа чамайг явуулчаад би юу одоо суух юм? Хэцүү штэ. Хүний нутаг таньж мэд хөнгүү, цаашаа гэх хөнгүү хэцүү миний хүү. Зүгээр л ээжийнхээ хажууд байж. Ээж нь чамайг санаад чи намайг санаад хэцүү штэ. Тий хэцүү. Энэ бас чи нөгөө нэг Солонгос эдний сургуульд жил суугаад тэгээд оноо нь өрөөгөө хөрхий Монголдо үлдээдэг ахтан суусан штэ. Өөгөж миний мөрөөдөл байсан юм л та. Тий тэгтээ хэцүү байгаа штэ. Хэцүү. Бас тийм үү бодоод тий хэцүү. Тий миний хүү. Зүгээр л ээжийнхээ хажууд амраа. эндэл байжээ тий. Гэж тэгэл гэр бүлэрээ гоё байл л та. Хоод ил та. Юу би гэлсэн мах ирчихэд заяа. Үй миний хүү гар уруугаа авчин хэцүү штэ мах шүлэг чи хэцүү. Али ээж нь Чи наашаа суултаа ээж санаа зовоод. Ээж гоё хоолыг ирээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн уу? Сайн уу минэз. Ийш суултаа. За юу тайван би одоо энэ газрыг ажилуулж байгаа шүү дээ. Хүүхдүүд солонгос гаргаад байж байна да. Би өнөөс мэдээлэл авах гээд. За. Наач нөгөө нэг солонгосын сургууль руу зуулчилж өгдөг гэсэн. Бакалавр, магистр, эхний бэлтгэл олон хөтөлбөр байна. Юу магистрийн зэрэг горилж явна уу? Одоо их байлгүй дээ тийм ээ. Гэхдээ найз нь их сургуульд сураагүй л ах л та. Бакалавр аваагүй. Юу би одоо 25 настай. Тэгэхээр би одоо хөгшөө үйдэг гэсэн. Чи юу яриад байгаа юм? Хэцүү бах тийм. Чи намайг анхааралтай сонсч заяа. Одоо манайх ингэж байгаа. 26-аас доош настай бол одоо чи дээрэс нь бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй л бол бакалаврын зэрэг горилох боломжтой гэсэн үг. Магистрийн зэрэг бол чи 33-аас доош настай. Тэгээд дээрэс нь бакалаврын зэрэгтэй бол манайхаар дамжуулаад Солонгос руу явах боломжтой. Юу элсэлтийн хугацаанд хийцээ үлээ. Ариука одоо энэ 2026 оны элсэлт нь 9 сард явна заяа. Тэхийн тулд чи 7 сарын 10 хүртэл бүртгүүлэх боломжтой гэсэн үг. 7 сарын 10-нд бүртгэл хаагдана. Тэгээ 9 сард явна гэсэн үг. За. Юу тэгэхээр би одоо 7 сарын 10-наас 9 сар хүртэл энэчээ хэлний бэлтгэлтэй яваад тэнцэхгүй бол бол үгүй. Манайх одоо ер нь очи Солонгост очиж хэлээ сурна заяа. Солонгостой хэлний бэлтгэлээ хийнэ гэсэн үг. Бакалаврын зэрэг бол 4 жил байдаг. Эхний жил нь чи 300 цагийн солонгос хэлний хичээл авна. 150-150-аар нь 2 семестр хувааж сурна гэсэн үг. Чи энд оноо хамгаалахгүй чи солонгост оноогоо хамгаална. Тэгэхээр виз гарахгүй байх эрсдэл багасна гэсэн үг. За. Тэгээд одоо төлбөр мөнгөний асуудал нь ямар хувь байх болох бас хэцүү байгаа тийм. Үгүй. Манайх эсэлтийн тэтгэлэг гэж байгаа. 15% тэтгэлэг. Магистр бол бүр 25%. Цаашдаа чи суралцж явах хугацаанд голчноо ч өндөр байх юм бол дээрээс нь нэмээд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Яв, бүртгүүл. Яна би чадах болов. Манайх батлан даагч барьцаа өрөнд банкны баталгаа аль нь ч хэрэггүй. Тэгээ би чи зүгээр өөрөө байхтал болоо. За. Явлаа шүү. За. Ариука. Яасан? Найз нь чамайг яагаад ийм босныг мэдэхгүй л байна л да.
Гэхдээ минь 10 жилд ямар зоглог охин байлаа. Чадна, болгоно, бүтээн, алан, тална гэдэг охин байсан мэт. Яг тиймэрэл бай. За юу. Чадна. Яри за. За. Окей. Ярэ. Тийм хэцүү байсан юм тэр үед. Тийш. Хараа. Яасан? Миний мөрөөдөл биелжлээ. Юу? Би солонгос явлаа. Гүтэр чи хэцүү үгээг юм уу? Юу вэ чи ч одоо зүг зүгээр гарсан хүн юугаа яриад ороод ирвэ? Үгүй ээж бас тийм амар хэцүү бас биш юм байна. Яавал миний үг миний хажуунаас холдуулах уу гэж юм сэтгэл явна уу чи? Ээж. Та ч өөр ямар хэцүү юм ярьдаг юм бэ? Та энэ хоёр хүүхдийнхээ урдуур нь орж бүх юмыг хэцүү гэсээр ягаад наа хоёр хүүхд чи хийж чаддаг юм гэж байха боллоо. Та энэ хоёр хүүхдийн хажууд насаараа байх юм. Ээж. Би танаа гэрт орж ирэхдээ бүх юмыг хий бүтээ гэсэн зорилготой охин байсан. Одоо та гурд уусцаар хагаад би ч гэсэн чадахгүй болоо бүх юм хэцүү болов гэсэн бодолтой болчлоо. Та тэгээ сайн бодно үсттэй. Би бол шийдсэн. Би явна. Хараа. Чи ч гэсэн бодоод үзээрэй. Үнтэс үг ийм хэцүү шүү дээ минийхөө. Хэцүү. 나의